Өдөржин сувгаан ажил хийсний дараа, эсвэл хичээлээ хийсний дараа мөр хөшөөх, хуян хөөрөх зэрэг шинж тэмдгүүд гардаг шүү дээ. Тэгвэл хуян хөөрөх гэж юу вэ гэдэг талаар энэ удаагийн бичлэгээрээ тайлбарлалаа. За энэ булчингууд маань тухайн энэ нурууны арын хэсэг дээр бэхлэгдэж байна. За энэ бол том булчин. Нэг булчин маань ерөнхийдөө жижиг ийм ширхэглэг булчингууд байдаг. Тэгэхээр энэ ширхэглэг булчингууд маань хэмжээнээсээ хамаарат трапезийн хэлбэртэй, ромб хэлбэртэй, мөн дээрэс нь урт тууцын хэлбэртэй ингээд ийм булчингууд бий. Нуглан бүрийг барьж бэхлэнэ. За энэ болгоны доогуур цусны судсууд явж идэг. Тэгэхээр чангарсан булчингууд маань цусны судсыг барснараа тэнд цусны эргэлт багасж эхэлнэ гэсэн үг. Мөн дээрээс нь цусны эргэлт багасж удааширснаар тэнд цус зогсогчл болдог. Цус зогсогчл болоод эхлэхээр бидний мэддэг нөгөө хөших, хуян хөөрөөд байна. Эсвэл нэг жоохон хавгнаад байна гэдэг иймэрхүү байдлаар цусны цусны судас дотор байгаа эрүүл эдисээс нэвчилт үүсэж хавн үүсдэг байгаа. Манай эмнэлгийн хаяг 19 дэх хорооллын хан уул таврын 3 дахь хурланд зайсанд Эмералдын хотхны 6 давхар байрлаж байна.